лав дээр сэтгүүлч юуны өмнө баяр хүргье. Хаврын чинь колоос өөрөө цүнхөө өөрчилчоод Монгол орон даяар маргаан тэлсэн тарьсан баяр хүргье. Чи шилүү зүгээр татаад байгаа байхгүй тийм шүү дээ. Хайгаад үнэхээр олдохгүй. Тэгээд тэр хүнийг ингээд араас нь хөөцөлдөж ууггүй хөдөлмөрлөж итгэлийг олж авч тэр ховор хүнийг гаргаж ирж ингээс энэ сэдвэр гоё улс төр яриулна гэж чинь болчихсон. Браво аахгүй. Тэгсэн чинь манайхын хилцүүлэг нь юу вэ? Тэр нэг Женкогийн хүүхэлтэйг яриад их тэгснэ л хавгааг мөнгө авсан ч гэх штэ. Юу ч мөнгө авсан байсан ч яа дээ. Тий авсан ч байсан яа дээ. Өөр хайлайт өөр мэтгэлцээний сэдв байхгүй монголчууд тий. Тэгэхээр юм гоё зуршин нэрэ. Тий штэ. Төлөвлөд авсан чи яа. Логикийн хувьд харин тий. Логикийн хувьд сайхан бэлэг мөнгө төлөөд лавгааг дуудаад ярилцсан гэдэг бол хүн итгэнгүү. Хүн итгэнгүү. Нэгт. Тий штэ. Тэндээ зүгээр л нэг хүн түрээслэл одоо сошиал хөгжсөн үед сайхан ярилцаал өөрөө яриад тэгэл шийдчихнэ. Тий. За мөнгө төлсөн байлаа гэд. Тий. Одоо ингэж ярмааргүй байна. Гэтэ энэ үнэхээр гойж очив. Яг хөө хийсэн хүн тэгэл шүмжлэх гэдэг юм. Нийлдээ юу чухал вэ гэдгийг мэдэх харилцсан. Нийтээрээ айкуугаа шалгуулсан юм шүү. Тийм шүү. Оо айкуугаа шалгуулсан тэр коммент. За савгад баяр хүргэе. Баярлалаа. Амар өссөн шүү. Тэсэлтэй гоё. Тэгээд надаа юм хайлайт нь ингэ нэг гүйт үзээгүй би хагасанд бүтэн үзээгээд хайрлаад тэндээс гоё ишлүүс гаргаж ирж мэрмэр сонирхолтой шүү дээ. Гол point нь гэж яах вэ? Би оюутлын хэлцээрийг одоо ч хийсэн би хийх л байсан. Яг хийснээ би хийх байсан гэж яах вэ? Тэр чинь хийх л байсан юм а би хийсэн өөртөө ихтэй байж та тийм. Одоо би ялаа өрөөд их орондоо очиж чадахгүй байх гэдэг юм санагдсан. Тэгээд тийм айгүй битгэрсэн байгаа юм шиг. Тийм гэр орноос санаж байгаа юм шиг тий. Харин чадахгүй байна. За. За ихний сэдвээ ярья. Одоо ингэ кофе дүрсэн юм. За. Юу улсаа хүндэтгэх шалтгаантай байгаа шинэ их жимлэгийн ажилтай байгаа учраас энэ удаад байхгүй байгаа. Ингээд нөхөн сонгуулиар тодорсон кандидатуудыг танилцуулъя. Миний баруун гар талаас сэтгүүлч Суграа, сэтгүүлч Боццэг. Орой юм өдөр гарна шүү дээ. Оо тийм үү. За өдрийн мэд. Бид нар 5 сэдв ярих гэж одоо төлөвлөлөө. За эхнийх нь бол 7 хоногийн эхэнд Монгол Улсын ерөнхийлөгч хариуцлага тооцоход хуулийн төсөл оруулж ирж байна гэж ерөнхийлөгч намын газраас мэдгдсэн. Энэ ямар улс төрийн нэг байв ард түмнээс бол гоё алга ташаалт авч илээ маань хүн хүсэж ийсэн нөгөө одоо зарим нэр бүхий гişүүдийн ёс зүйн асуудал нэлээд хурцаар иргэдэ шүүмжлэлт тавуулаад байсан учраас энийг юу гэж харав? Юу гэж харав юу? Нөгөө ерөнхийлөгчийн хуулийг ярьж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол угаасаа нөгөө иргэдийн зүгээс бол нэлээд хүлээлттэйс хүн шүү дээ. Хэрэг толбогдож гин, хоорондоо зодтолж гин, хулгаал уур хийсэн асуудал яригдж гин тий. Бид нарыг загинж байна гэд ингээд ёс зүйн болоод тий хуралдаа суухгүй байна. Нэгэнт төлөөллийн ардчлалын зарчмаар хонгогдсон бол оролцож тэр иргэдийн байр суурийг илэрхийлэх ёстой ч гэсэн хизээч хуралдаа суухгүй байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүс дээр хариуцлага тооцоод эргээд ажил хийдэг хүмүүсийг нь илгээе гэдэг олон нийт иргэдийн бол зүгээс нэлээд алга ташалтай. Гэтэ нөгөө талаас нь ч нөгөө ардчлалын парламентын бат бэх байдал нэлээд халтах хэрэгсэлтэй энэ ч өөрөө 3 юмар томьёолоод байгаа тийм ёс зүйн асуудал ингээд айгүй өргөн хүрээнд юм шиг. Яг тэр үгийн яг хууль дээр юу гэж бичиж томьёолж байгаа нь драфт орж ирэхээр амар сайн нарийн харах хэрэгтэй. Тэгээ ямар тохиолдолд орчмоор юм шиг тийм. Энэ дээр нэг тийм юм байна. Ёс зүйгүй байна. Ёс зүйгээр гэдэг ингээд амар өргөн хүрээнд орж ирж байгаа. Хэмжээд айгүй төвөгтэй тийм. Тэгээ хин ёс зүйгүй гэж тодорхойлох юм. Ёс зүйн нэг нараа жишээлбэл ёс зүйгүй юм. Ёс зүйгүй шүү. Тэгээд тэгвэл бусад иргэдээс одоо бидэрт нэг юм байна. Төрийн андрын албан тушаалтай юм уу тэр хүн бусад иргэдээс юм бага хэрэгтэй. Энгийн иргэд бол илүү хэрэгтэй. Үжил бодлоо илэрхийлэх. Одоо би жишээлбэл төрийн өндөр албан хаагчийг муу навш гэдэг те. Илүү харааж болж байна. Энэ яагаад ёс зүйд тэгвэл тооцохдохгүй. Нөгөө шудрагастай зарчимж байгаа. Тэгш гэдэг. Тэгэнгүүт наараа болохоор нөгөө өөрлөө ингэж ирж байгаа. Би наарагийн тэр үйлдэлийг зөв гэж байгаа юм шиг. Гэхдээ өөрлөө энэ шудрагаас ижилхэн үйлчлэх зарчим нь хаана юм бэ гэдгийг би гайхаад байгаа. Яг наараа руу яг ижилхэн хүмүүс
хэлэхгүйгээр хэлж байгаа шүү дээ. Комментийн ороод байгаа шүү. Тэгээ эргээд тэрэнд нь яг таарсан хариултыг нараа хэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг хуулиндаа байдаггүй гэж би бодож байна. Улсын хурлын гишүүн болсноор хэн нэгний хараалыг хүлээн зөвшөөрнө энийг тоох ёсгүй гэдэг хууль бол байхгүй. Яг гэхдээ ёс зүйтэй ажил гэж бичсэн байлээ. Ёс зүйд тангараг өргөд яах та тий ёс зүй баримтлан яасан ард түмнийхээ талбарт ажиллана гэж бичсэн. Тэгэхээр тэгээд нараг ард түмнийхээ төлөө ажиллаагүй гэж бас яаж нотлох. Аюу зөвхөн. Тэгээд энэ өөрөө энэ асуудал өөрөө маш тийм complicated байхгүй. Тэгээд цэц шийднэ гэж. Их бүх хэрүүлцэх юм уу тий. Цэц юу шүүх юм уу? Шүүгч болж байгаа. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг л хяндаг байгууллага байхгүй юу? Бүтэц. Бүх зүйлээс хараад тусах хэрэгтэй. А гэхдээ цэц өнөөдөр хараад бус байгаа юу үгүй юу гэдэг асуулт дахиад гарч ирж байна. Ингээд энэ өөрөө маш тийм хэцүү асуудал. Тэгвэл ингээд бас хэрвээ ингээд тэр чигтээ явуучвал ингээд үзэмжийн үе таалагдахгүй байгаа одоо хууль болоод гараад ирвэл тийм замаасаа зайлшгүй шүнээс нь буулгаалах юм үүсгэх юм. Одоо сүүлд Монгол Ардын намын зодон дээр цэцийн ингээ процесс ямар гайхалтай хурдан байна гэд. Энэ зүгээр яг тэр гаргасан шийдвэр нь буруу гэж байгаа юм биш. Гэхдээ процессын хувьд бол хардахаар энэ яг эрүүл ажиллаж чадахгүй байна гэж хардахаар үндслүүд байна шүү дээ. Тэгээ процессын хувьд бол нэг томны тайлбарлал айгүй. Нэг юм томны асуу. За нэг нам олох болчлоо. За магадгүй Монгол Ардын нам олох болчлоо. Монгол Ардын нам хоорондоо маш эвтэй бай. Тэ? Сөрөг хүчин дуурч чаддаг л шүү. Сөрөг хүчний нэг гишүүн жоохон ширүүхэн дуурвал тэгээд яах вэ? Тэгэхээр ёс зүйгүй гээд парламент тэр гишүүнийг одоо ёс зүйгүй үйлдэл гаргасан гэдэг ийм тогтоолын төслийг цэцрүү явуулах гэдэг шүү. Тэгэхээр бит хоёр нэг тал. А та сөрөг хүчин. Тэгээд та бит хоёрын дургу хүргэх юм бол бит хоёр таныг ёс зүйн байнгын орнд ёс зүйгүй гээд ингээд дуу явчихгүй гэдэг айдсан байхгүй чи. Нөгөө гişүү би бол энэ хуулийг дэмжиж байна. Яг мэдээж нөгөө бичгтээ болгоомжтой бичгэл өстэй гэж харж байгаа. Яг ямар нэр томьёо гэдгийг тодорхой байх хэрэгтэй. Хүчиж орж ирэхдээ юм гэж орж ирэх. Та нар сонгосон юм чинь тгий яах юм? Гэ дуртай болгоно хийж нэг юм гаргах нь бол тийм биз. Зөвхөн хэрвээ үнэхээр ёс зүйгүй гэдэг одоо ч бол яг тэр хуулиас гадна эргүүлэн татах заалт байгаа юу? Байгаа. Хариуцлах асуудал байгаа. Огт жил 34 жилийн турш ажиллав. Хэнийг ч эргүүлэн татаж үзүүлээгүй шүү дээ. Ер нь бол прокуророос хэдэн нэр орж ирсэн чи санаж гин үү? Улсын хурл аваад үлдчихтэй. Байхгүй да. Тэгээ нөгөө нэгэн сонгогчвол факи өгвөл яаж л бол яаж авиралдаг чинь нэг талд хүмүүсийн амар дургуйцлыг хүргээд наараагаар илэрч энэ нь айгүй хурц болоод байгаа. Тэр нь хуралдаа огт суухгүй байгаа. Өмнөх парламентод нөгөө нэг наранхуу гишүүн тухайлбал чуулганы хуралдаа огт суудгүй гэж аа бүр ирэхийнх нь хугацаа дуусаад явсан. Баталгаар одоо бол ийм хувилбар. Тэгэхээр эн чинь ингээд хэрвээ ажиллахгүй бол хин нэг зорилго нь ёс зүйтэй байх тухай тий ажлаа хийлэгдэх тухай хариуцлагатай байх тухай сонгогчдынхоо итгэлийг одоо даах тухай асуудал яриад байгаа байхгүй. Тэгэхээр одоо магадгүй дэв парламент дээр одоо ийм Монголиогоор дамжаад ингээд хүсэлтэд өгж юм те. А тэгвэл одоо сонгосон нийт тойргийнх нь одоо тойргоо сонгогдсон гишүүн байдсан бол тойргийнх нь гишүүдийн тэдэн хувь нь одоо эргүүлэн татъя гэдэг хүсэлт гаргаж болно шүү дээ. Тойргийн сонгогчдын. Тий зөвхөн сонгогчдын. Бас ийм Монголиогоор яаж юм те. Тэгээд одоо жишээлбэл 100 мянган сонгогчтой бол уг хүн одоо 60 эдэн мянган сонгогчийн санал авсан байлаа гэж бодъё л да. Тийм өндөр санал авахгүй л да. Гэхдээ ер нь 30 мөчтэй л авдаг те. За тэгвэл 30-ыг нь давсан санал ирвэл тэг магадгүй. Эсвэл бол 50-аас нэмэх ч юм уу те. Улс төрчдөөс олдуулаад гэсэн санаа тий. Тий. Улс төрчдөөс олдуулах хэрэгтэй. Ялангуяа ерөнхийлөгчөөс олдуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр ерөнхийлөгч өөрөө одоо улс төрийн өрөөнд бид нар яг улс төрчид өөрсдөө л ил ярихгүй болохоос ерөнхийлөгчийн хүч улс төрийн хүрээнд ямар өндөр нөлөөтэй байдгүй гэдгийг бүгд л ярьдаг шүү дээ улс төрийн хүрээнд. Тэгээд тэр нь мэдрэгддэг шүү дээ бодтоор. За тэгвэл ерөнхийлөгчийн засаглалтаа альбан босоор болох гэдэг юм. Энэ хэрвээ энэ бол гараад ирлээ. Гэдэг нь яс. Тэгээд энэ ингээд үргэлжлэн парламентын засаглалт явна. За тэгээ яжсэн чинь нөгөө хэрэг мандуулаад байгаа Наара гишүүний чи одоо чигсаалтаар оруулж ирсэн намын дарга Батбаатар те. Энэ хуулийн төслөө чи Наара хотын өргөн барих гэж дээ. Барихчихсан шүү дээ. Ерхийлэгч өнөр орж байгаа ингээд инээдтэй мөрөд байгаа хөөе те. Үгүй энэ хүн дээр чи одоо
ингээ асуудал яригдж штэ. Энэ нөгөө COP17 дээр чинь зөвхөн энэ оны төсөв дээр 300 тэрбумыг тавилуу. Тэгээ 100 орчмын нийслэл рүү шилжүүлээд тэрүүгээр зөвхөн нэг удаагийн шил чанартай төр байгууламж урьж байгаа тий. Ингээд тэнд чинь шилэн кабель майбл тэр нөгөө цэцэрлэг түрээлэнгийн орчинд баригдаж байгаа. За ингээ үлдсэн 200 тэрбумаар энэ чинь зөвхөн бэлтгэл ажил юм уу? Юу хийх гээд байгаа ингээд тэгэхээр тоног төхөөрөмж аавна гинэ. Тэгээд тэгэнгүүт өнөөдөр бас яригдлаа л да. Томилтын зардал бэлтгэл ажлын томилтын одоо зардлын асуудал яригчээ. Тэгсэн чинь төрийн нарийн тушаалтлыг нь уншиж үзэхээр 1.9 орчим тэрбум төгрөгийг томилтынхоо зардалд зарцуулсан байна. Тэрээр. Тий. Зөвхөн Бразил руу явсан томилтын зардал нь 680 орчим сая төгрөг илүү. Ингээд энэ ч одоо баг энэ хүн гадагшаага явах мөнгө нь эндээс сэдв жоохон халтарчлаа. Гэтэ шийд буцаад ирэхэд мань хүн үгүй наараа хитээр өргөмөрсөн штэ энэ хариуцлага байлж ингэж яг нөгөө нэрийг авчих гад өөр дээр наах хайгуу сонирхол өндөр байгаад байна. Энд би юу ярмаар байгаа гэхээр намууд жагсаалтад хэнийг оруулж ирэх вэ гэдэг дээрэмлэх вэ гэдэг чинь дахиад намын асуудал болж байгаа байхгүй тий. Зүгээр л олонний таньдаг хүн жагсаалтаа оруулж ирээд хатуучинд нь өөрөө их хурлын гишүүн болсон учраас одоо энэ өссөн асуудал яригдж байгаа юм. Тий нэг юм байна. Одоо улс төрийн намууд жагсаалтаас орж ирсэн гишүүд тойрогоо сонгогдоогүй квотааг учраас энэ хүмүүс тооноор орж ирлээ гэж тодорхойлоод байна. Гэтэл би бол энийг бол тооноор орж ирсэн гэж бодохгүй байна. Яагаад тэгэхээр яг л төлөөлөл орж ирсэн гэсэн санаа тий. Сонгохдоо намын нэрийг сонгуул өгөхдөө намын нэрийг сонгохдоо жагсаалтын кандидатыг сонгож тэндээс хүмүүс сонголт хийж байгаа. Энэ ч утгаараа Монгол Ардын нам сая жагсаалтад маш эрүүл залуу шин болон залуучууд боловсон хүчнүүдийг оруулж ирсэн тулдаа маш олон жагсаалтын гишүүдийн сонголтыг гаргаж чадсан шүү дээ. Тэгэхээр энэ квот аваагүй гэдэг. Гэхдээ яг тэрийг хэн нотлоо юм? Залуучууд хараас болохоор сонгосон юм уу эсвэл энэ олон жилийн түүхтэй нам байсан болохоор сонгосон юм уу гэдгийг бас хэн нотлоо юм? Одоо би бол хувьдаа тийг санал өгсөн. Би яагаад гэвэл одоо яг манай тойрог дээр намын одоо дэмжигч энэ ахмадууд байгаа штэ. Тэд нар чинь бас сонгогчдын жинд арах бай байхгүй. Тэд нар чинь тухайлбал зөвхөн намаа хараад. Гэхдээ яг энэ дээр хүмүүс жагсаал дээр ямар ч мөнгөгүй хүмүүс орж ирж нөгөө энэ парламентд сууж бодлого тодорхойлоход орж ирж оролцож байгаа нь өөрөө зөв шинэлэг байсан тий. Тэр нь бол одоо зүйс нэрэг. Тэгээд дараагийн сонгуул дээр намууд хэнийг оруулж ирэх вэ гэдэг чинь дахиад амарч чухал асуудал болж байгаа. Гэтэл шинэ намын дарга залуу дарга бол нэлийн анхааралдсан юм сүүлийн баг хурал дээр ирлээ штэ. Намын байгууллагаар багадаа 3 жил явсан бол чагсаалтад бичнэ гэд хэлсэн. Энд чинь одоо бодлого гэсэн үг шүү дээ. Намын дараа нэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо байгаа чагсаалтын тухайлбал намдаа илсээд одоо бүрийн эрхийн хугацаа талдаа орчлоо 2 жил үтлээ те. Намдаа илсээд 3 жил явж дараачихаа эрхийг олж авах нэ гэдэг юм. Хайрцагнаа орох нэ дээ. Хайрцагнаа орох нэ. Ядаж нэг намынхныгаа хідэн бүтцийн хурлыг бол нэг дамжаад үтцсэн те. Одоо тийм болох нь шүү. Энэ удаагийн парламентэд нэг гоё харагдаж байгаа зүйл юу вэ гэхээр одоо чагсаалтаар орж ирсэн хүмүүс дөрөнгөө байна. Тий. Хайрцаглагдаг. Гэхдээ зарим талд ингээд тэд нар чинь нэг за тухайлбал засаг огсруулах дээр хайрцаглалцсан явчихсан бас сонирхолтой тий. Гэхдээ тэр манай өөрөө үзэл бодлоо гэж болно. Үзэл бодол гэж болно шүү дээ. Болно. Итгэдэг гэж болно шүү дээ тэр хүнд. Яг тухайн хүний итгэл үнэмшлээ. Тий, итгэл үнэмшил байж болно. Тэр бол одоо юу гэдгийг тухайн моментод улс төрийн ашиг сонирхол нь тэр талдаа байсан учраас тэгээд орцсон байхыг үүсэхгүй. Гэхдээ одоо бол Монгол Ардын нам эргээд хайрцаглана гэж байгаа байхгүй. Багч гэсэн хайрцаглана. 3 жил явна гэдэг чинь тэнд ингээд нөгөө найз нөхөдтэй болно. Тэгээ бас нэг Монголд чинь айгүй хэцүү шүү дээ. Азууд ч их сонин шүү дээ, тий. Нэг танилын нүр халуун гэдэг үгтэй. Тэгээд нэг танил хүн ороод юм гооход үгүй гэж хэлэхэд бас их тийм хайрцаг гэх үгтэй. Тэр 3 жил гэдэг юм одоо олон нийтийн зүгээс одоо бидний зүгээс харахаар ингээд хайрцаглах гэдэг юм шиг харагдаж байгаа. Нам дотор бол алгадчих байгаа байхгүй тий. Тийм мэдээж. Намын гişүүд бол тийм штэ. Тий. Дандаа амар удаан өстой юмаа төлөөд хуралдан суугаад ухуулагч хийцэн жинхэнэ одоо намаа гэдэг хүмүүст бол үнэхээр амар таалагдсан шийдвэр байна. Тий. Тэгэхээр энэ нь бол нам дээр явчихна. Тэгээд энэ нөгөө олон нийтэд нөгөө хүнзэнгийн өнцөг орж ирэх боломж хаагдаад байгаа байхгүй да. Тэрийг амар санагдах. За, энэ сэдвийг ингээд хай. Энэ сэдвийг ингээд үргэлжлэнэ. За, тэгээ үжсэн чи 7 хоногийн ихээр юу яасан? Хид хідэн үний. Энэ дээр болормаа нэмэгдэх ёстой байсан. Хилээ өрөө тавьсан байна. Энэ хүн бол одоо хүний биед халтсан
гэдэг асуудлаар явж байгаа шүү. Энэ хүн бол одоо үндсэн хуулийг зөрчсөн гэсэн асуудлаар болромогийн тухайд гадны хөрөнгө оруулалттай компаниас сонгуулийн мөнгө авсан гэдэг ийм тустай асуудлаар яваад бүгдээрээ хэлийн хариу тавьж гин. За тэгээд хаврын чуулган эхлэхдээ зэрэгцээд олон хүн одоо нэр нь орж ирж бүрийн эхийн нэгүүлэн татах хэсэг асуудал яригдах хүмүүсийн нэр бол нэлээд олон билээ. Ямар тамхины цэг мэдээлэл. Тий. Одоо яг энэ жишээлбэл яг нөгөө юм дээр орж ирж байгаа. За сайн гişүн. Сайн гэрэг. Хүнтэй маргалдаад үйл явдлыг нэрвэл. Тэгээ хоёр хүн хоорондоо маргалдаад. Танхаа маягийн. За зодоо. Хамрын нугуулсан жижиг юм тий. Бага. Тэгэнгүүт одоо жишээл ерөнхийлөгчийн санаалцсан хуулиар сайн зэрэг гişүү ёс зүйн гэдгийг хуулиар тогтоох гэдэг тий. За энэ дэр би бас нэг кейс бодсон. Жишээлбэл за сайн зэрэг байхаа болъё тий. Өөр нэг гişүү. Ингээд гадуур чөлөө цагаараа ажлын бус цагаар ингээд явжсэн чинь нэг хүн одоо хоргоосоор ороод тэнд маргаа үрчлээ. Тэгээд татагдах болчихж байгаа. Магадгүй явуулгаар байж байна. Тэ? Би нэг хүнд захиалаад тэр энэ хүнд захиагүй эрсдэл аягүй өндөр байгаа байхгүй. талын бодож бичих хэрэгтэй л. Би нэг хүнийг хоргоосоор ороод нэг гишүүнийг хоргоосоор ороод түүхийн юм явуулчих гэдэг тий. Нэг гишүүнийг хоргоосоор ороод цохоод авна нөгөө хүн инспекторээ шууд эргээд бие хамгаалах ийм үйлдэл гаргана шүү дээ. Нуцтай хандах хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар хэрвээ энэ хязгаарлаж энэ нэг байлаар сагсалцсан юмыг дарах ёстой юу, эгүүлэн татах ёстой юу гэдг нь бол зөв. Харин тийм. Аль хэмжээнд яаж авч үзэх вэ гэдэг нь өөрөө амар. Тэр тэрийг одоо манай хуулийн төсөл бичиж байгаа одоо ажлын хэсгийнхэн бас анхаарах шаардлага. Анзаарсан уу сая Монгол Ардын намын хурал дээр зарим гишүүд ингээд шууд нөгөө эргүүлэн татах тухайн асуудал хөндөгдөж эхэлж байгаа. Төдөлзүүлэх тухай ингээд намынхаа уралд юу ямар нэгэн байдлаар хариуцлагагүй яа гэсэн үг төдөлзүүл хараалж иж гэсэн үг. Хараал иж. Санал ирэхгүй болно гэсэн үг. Оролцох ирэхгүй гэсэн үг. Тэгээд ингээд хариуцлага тооцож байгаа. Зөвхөн нарийн бичгийн намын нарийн бичгийн дараа гасан хүндээ ингээд хариуцлага тооцох тухай, намаас хөөх тухай асуудал ярьж байгаа. Эргээд юу болсон гэхээр сонирхолтой нь яасан. Аюур сайхан. Тэ санд ой гарч ирсэн. Ил гарч ирж. Мөнхөд эх орондоо ирж байна те. Нөгөө оргон зайлсан нэрээс оржлогдчихсан. Өмнөх нөгөө ингээд дүүлүүд шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ хүмүүс хэдхэн жилийн өмнө нүүргүй байлаа. Гэмт хүрэгтэн гэдэг нүүргүй байсан. Одоо эргээд орон зай руугаа орж ирж байна те. Эхлээд эргээд байр суурь эзэлж эхэлж байна. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхээр Монгол Ардын намын одоогийн удирдлагууд намаа базах гэж зангидах гэж оролж байна. Гэхдээ энэ тоглоомын дүрмийн дагуу гомдоосон хэсгийг эргүүлж авч хүчээ зузаатгаад нөгөө хэсэг дээрээ дайн зарлж байна л гэсэн санаа. Тэгээд нөгөө аюур сайхныг бас олон нийт айгу буруу ойлгоод байгаа шүү. Нүүрсний хэрэг гэдэг үгүй шүү дээ. Өөр ахуун хэрэгээр явчаад ялаа үүрчээ. Ахуун гэж бол хэлдэг. Ахуунч биш юм да. Авилга албамшаал хэрэг. Үнэлэлгүй хөрөнгөцсөн. Тэр үнэлэлгүй. Хөрөнгөцсөн хөрөнгөө тайлбарлаж чадаагүй. Ийм шалтгаан. Энэ бараг анхны тохиолдол хаа. Хөрөнгөө тайлбарлаж чаддаг. Маш их хөрөнгөтэй улс төрчид байгаа шүү дээ тий. Ханаас ч юм бүүмэд алтан унаг гараад ирсэн байсан гэдэг. Тэгээ чинь айгуун хот эсэд байлэрдэг. За энийг ярьчаад хахад нөгөө нэг хөрөнгөний ингээд гинт тогцсон өсгөл яваад байдаг чинь нэг бол малын тоо эсвэл үнэт хэдэл эсвэл газар эсвэл үүдэлдэг болоод ягаад чинь бизнес эрхэлгүй байж ингээд баяжаад идэг шүү дээ манай улс төрчид. Тэгээ тэрэн дээр АТГ дээр ингээд орлогоо нотолж чадахгүй бол гэдэг юм байгаад байгаа тий. Өмнөх ерхий сайдыг унасан юм чи орлогоо нотолж чадаагүй учраас гэдэг амар том скандал үүссэн шүү дээ. Тэрийг нэгтлэх араас нь өшгөх хэрэг нь АТГ байгаа. Гэхдээ үйлдэл нь одоо хэр хийгддэг юм те бас амар сонь. Тэгээ бас нэг юм яриад гаргалгаа дараа. Би тааш айгуу сайн юм ярьж байгаа. Би Бацандангаар нэг нэвтрүүлэг хийсэн гэсэн юм байна. За. Тэгээд тэгсэн чинь хөрөнгө орлогын мэдүүлэгтэн 400 ширхэг хурдан удмын адуу. Гэж байгаа. Асар үнэтэй тийм шүү дээ. Тий. Тэгэхээр 400 ширхэг хурдан зүгээр л би хоньны морил хурдан удмын адууг мэдүүлчихэж байгаа байхгүй. За. Тэгээд ингээд би Бацандан гişүнийг тэгсэн гэж хэлээгүй шүү. Ер нь ийм нөхцөл боломж байна гэсэн. Олон улсад ч юм байдаг юм билээ судлаа явж байгаа. Яадаг гэхээр одоо олон улсад бол нөгөө үнэтэй нохоо тэ үнэтэй манад бол хурдан үнэлж болдгоо. Тэгээ үн хаялцаж ингэж үнийг тогтоодог, тохиролцдог ийм зүйлсийг үнэтэй цагч гэдэг юм уу те магадгүй ийм ховор эдлэлүүд ч гэдэг юм уу урлагийн үнэт алдуурууд ч гэдэг юм уу ийм зүйлсийг мэдүүлдэг юм байна. За тэгээ эргээд нөгөө буруу замаараа мөнгө орж ирж штэ. Орлогоо нотол гэд хуулийн байгууллага очиход би энэ хурдан удмын адуугаа зарсан юм аа.
А нөгөөх нь магадгүй зүгээр нэг хоньнымаар тий. За би Монголд одоо тухайн үед юм багтлаа тий. яг нөгөө тухайн үед ояачтаас ингээд асуугаад ер нь нэг ийм сүрэгттэй 400 ширхэг хурдан удмын адуу байх ер нь боломжтой юу тийм байдаг бахаа л гэж лээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө хуулиас гаргах маш том Та нар гаргалгаа манай хотын дараа хөрөнгө оруулалтыг мэдүүлэх гэсэн үү? Бас Энэ сэдвээр хурдан удмын адуутай. Өсчдөг хүмүүс шүү. Эхний хоёр сэдв явцсан шүү. За окей, дараагийн хэсэг рүү оръё. би нэг уцаар ичв. Энэ орцсон хүмүүсийг нь хасцсан шүү. Одоо энэ бидэнд энэ үлдчихэж байгаа гэсэн үг шүү. За дараагийн сэдв ярьсан. Явсан. За 7 хоногийн ихээр захиур юмэн энэ ч өнгөрсөн 7 хоногт ихтэй яригдсан юм шүү тий. Өнгөрсөн 7 хоногт яригадаад энэ 7 хоног дамнан үргэлжилж байгаа гэсэн үг шүү дээ. Цагдаагийн ерхий газрын дараагийн асуудал бол нэлээд бас жижигхэн шууганд тариад авлаа. Улс төрийн албан тушаалтнаас шууд томилсноо гэдэг асуудал яригдж байна. За тэгээд тэрнтэй холбоотой зарим сайтын пэйжүүдийг унгасан хэсэг ч юм уу тий. Энэ сэдвийг юу гэж харав? Энэ хүмүүсийг таних уу? Цагдаагийн ерхий газар. CV-г нь харахаар бол яг улс төрийн албан тушаалтан байсан л юм шиг хэрэгцээ. Гэхдээ яг угаасаа цагдаагийн тухай хуулийн 21 дэх заалт дээр энэ байгууллагын дарга нь өөрөө улс төрийн албанд тушаал хашаагүй байх гэдэг заалт үүд юм лээ. Тэгэнгүүт төрийн албаны тухай хуулийн дээрсэн санаж энэ да улс төрийн албан тушаалт ингэж хэнийг хэлэх вэ гэхээр ерөнхий сайдын зөвлөх. Тэр нэг юм орчхоод байгаа юм. Гэхдээ өгч байгаа мэдээлэлээс шүү дээ. Тэгтээ болохоор ёстой тийм юм байхгүй хууль зөрчөөгүй гэдэг мэдээлэл гэсэн. Гэхдээ яг хуулийн харахаар ялч тийм байгаа даа. Гэхдээ энд бас нэг юм төрийн албаны тухай хуулиараа ч юм уу нарийн нюанс байсан байхыг үгүйсэхгүй. Тэр төрийн албан хаагчийг цагдаагаас цалингаа аваа явуулсан гэдэг. Тэцэд. Төрийн албан хаагчийг яагаад ордон цуг төрийн албан хаагч улс төрийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Хуулиар хориглогддог. Харин тийм. Тэгээд тийм асуудал яригдж байна. За тэгээд энэ сэдв яагаад гинт гарч ирсэн бэ гэхээр цагдаагийн газрын үүдэнд нэг цагдаагийн хувцастай хүн иргэн зодж байгаа бичлэг цацагдсанаар энэ асуудал хамгийн ихсэн. Тэгээд яагаад энэ хүн ингээд дахин сонгогдоод л томилогдоод л хариуцлагын асуудал ярихдаггүй нэг чиглэлүүд болгондож эхлээд за тэгээд энэ 7 хоног үргэлжилж байна. Яаж дуусах юм мэдэхгүй. Одоогоор тэрээр бол өөрөө ямар нэгэн байдлаар мэдээлэл хийгээгүй. Дийцэд хууль зүйн дийцэд бол няцаасан мэдээлэл өгөөд тэр энэ 7 хоног дуусчих. Надад зүгээр эмзэг ханагдаад байгаа юм нь ингээд нэг юм эрх мэдэлтнийг бичгээр өстой сайт нундаг ч юм уу пэйж нь хаагддаг байвал энэ ч айгу амар те шүүмжилсэн үний хэсгийг битгүү гэхдээ ингээд яг тухайн сайт бол тэгж мэдээлээд байгаа. Тэгэхээр ийм юм руу явчвал бол харин буруу шүү гэдэг сэдвийг бол хэлмээр санагдаад байсан. Тэр зочд бодол руу ороход цагдаагийн байгууллагад автоматар мэдээлэл бүртгэгддэг байх тухай асуудал бол байж боломгүй л дээ. Яг хүний эрхийн асуудал та. Тэр хуулийн тэр нөгөө очирдгүй шаардлагатай юм гэдэг. Бүртгэх шаардлагатай. Очирдгүй юм амар гашуун төрсөн байхгүй. Гэхдээ процесс нь яагаад байгааг би бас чинь нарийн мэдгүй байгаа. Одоо ингэж байгаа. Мэдгүй байгаа учраас сүйчээхгүй байгаа. Буудлууд бүртгэдэг амар буудлын туршлагатай тий. Буудлууд бүртгэдэг тий. Нэг дэвтэр дээр л ингээд бичиж авдаг тий. Тэр бол ингээд тэмдэглэж авч байгаа. Тэр байхад хангалттай. Тэр мэдээллийг шууд одоо системийн мэдээлэл болгоод цахим мэдээлэл болгоод шууд цагдаагийн байгууллагад очдог болох юм бол энэ иргэд амар том эрсдэл байхгүй. За жишээлбэл нэг одоо нийгмийн эсрэг одоо нийгмийн улс төрчдийн тухай ч юм уу тийм ээ магадгүй хүний амьдрал баян учраас юу ч тохиолдож болно. Тэгээд нэг хүн одоо магадгүй ингээд нууцаар шүмжилдэг тийм хүн буудалд оржээ. Тэр мэдээлэл цацагдвал яах вэ? Гөө цацагдахаас гадна тэр чинь ингээд цацагдвал яах вэ гэдэг асуу. Байнгын цагтаа тэр бүртгэлүүд очих гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бас юм тийм. Тэр гол нь яг ямар учиртай амар том програмыг мэдэхгүй л байгаа юм л даа. Тэр мэдээлэлээс гадна нөгөө арчлан намын юу чинь 7 хоног шүүгсэн шүү дээ нөгөө. Нэр бүртгэл үүсэхдээ хамаг нөгөө гэрийн хаяг утас юу гарч ирээд байсан бэ. Тэгээ арчлан нам 1 хоног шүүмжлүүлээд маргааш нь яг зассан. Тэр өдөртөө зассан. Тэр өдөртөө оройно ч үлээ зассан байсан. Тэгэхээр ингээд нөгөө миний эмзэг хувийн мэдээлэл ингээд хаа сайгүй өгөө тэр нь бүр ил харагдаад байна. Тэгээ намд таагүй санагдаж байна. Намд бүх иргэний мэдээлэл үж тийм үү? Бэжлээд шүү дээ дуурлаад байлаа ш тэр маргаан гарах үе те. Бэж гэдэг юм уу? Би төрд ажиллаж байхад улсын бүртгэлийн ерөнхий газар төрийн байгууллага шүү дээ. Дүүрэг өөрөө төрийн байгууллага. Бүртгэлийн мэдээлэл нэхэр хувийн нууц гэдэг өгдөг шүү дээ.
Гэхдээ тэгээ ягаад ч юм намд өгöd байгаа. сонгуулийн Тэр гишүүнчлийнх нь ирэх биш юм уу? Гүү биш. Одоо жишээлбэл ардчилсан намын гишүүн биш байхгүй. Тэнгүүт регистрээ Хийнгүүд миний мэдээлэл тэр намын сав гээл хайг нь гарч ирээд дуудаж байгаа нь өөр ямарсан. Тэгвэл энэ амар том ноцтой асуудал байгаа байхгүй. Намд яагаад хувь хүний мэдээллүүд байж байгаа юм? харин Тэгэхээр тэгээд аахгүй. Төрийн байгууллагаас мэдээлэл авч байгаа. Ингээд явдаг үстэй. ийм артлууд хүртэл Ийм артлууд дугаараа хэлдэг үстэйгээ дуурлаад шал өрөм яриад байгаа. Тэгээ эн чинь ингээд хэрвээ буруу байвал засах хэрэгтэй байхгүй. Гэхдээ яг өдөртөн зассан байх. Яг арчлан нам тэр өдрөө зассан гэсэн. Тэгээд хамгийн игзаар төлөвлөд байгаа нь одоо интернет нөгөө яагаад хэмжээний датагаа гадагшаа хийсэн шүү дээ. Хамгаалж чаддаг. Хар зах дээр зарагдаад тий. Бензиг хувийн өвчнөд холбоотой. Дараа нь ийм Монголиалц шинжилгээний хариуг тэр амар их дата алдсан. Намууд тэр мэдээллийг мэдээлэл гаргав. Намуудад тэр мэдээлэл байна гэдэг бол амар ноцтой асуудал байна. тийм шүү дээ. Тэгээ юунд ашиглах юм? Сонгуульд ашиглах. Энийг амар тодорхой болгохгүй. Тийм. Юутэй засгийн газартай сэдв халтархад нөгөө нууц байгаа баах юмнуудыг бүгдийг хүчинг болгоод ил болгож байгаа гэж. Энэ бол өстой браво шүү. Өстой браво тий. Хичнээн зөв мэдээлэл хичээлээ ил болгоно гэсэн. Тийм юм хэрэгцээ. Албаны нууц гэдэг нэрийн доор маш олон мэдээллүүдийг албаны нууц, хувийн нөгөө юуны нууц гэдэг нь хоёлаа улсын АТ гэдэг нэг ихтгэл тавиад амар өргөн хүрээнд нөгөө албаны нууц гэх нэг тийм шүү дээ. Тэгээд сэтгүүлчч чөхгүй яриад хэрэггүй тамга дараад яваад өгөөл явуулцдаг. Ердөөсөө нуух шаардлагагүй. Харуулмааргүй санагдах юм бол нууц гэдэг баг шүүгэн хулгайгаа шууд нууц гэж байгаа. Ер нь цагнууд өөртөө дотооддоо ингээд илрүүлэх боломжтой хийсэн чинь 70% нууц байх шаардлагагүй мэдээллийг нууц давсан байна гэдэг үгэл гаргасан. Тийм. Тэгээд одоо жишээлбэл нэг жишээ хэлэхэд богд ууланд одоо энэ богд уулны хэдэн амнууд бүгд хортгоо оруулаад шүү дээ. Нөгөө юуны отгийн шинжтэй тий. Тийм шүү дээ. Аялал жуулчлалын зориултаа. Тэгээ аялал жуулчлалын зориултаа майхангууд байгаа даа шүү дээ энэ чинь тий. Тэдрийг олгосон газрын мэдээллийг авъя гэд ямар хандахаар нууц гэдэг байхгүй. Эн чинь нэг олон гэдэг байсан. Одоо тэгтээ өөрчлөгдсөн. Тэ нэг хийхэлд байхдаа тусгай хамгаалалттай газар дээр нь очиод эн чинь ингээд аялал жуулчлал отог байх хэрэгтэй өстэй гэсэн чинь тийм ээ. Отгол байна гэдэг. Эн чинь хаус байна, зарагдаад байна гэсэн чинь үгүй отог. Тэгээ отог гэж яг юу гэлдэг гэсэн чинь тэгэл тухайн хүн л тэгэл энэ бол отгол байна гэдэг ингээ хаусыг эн чинь бүр ингээ пентхаусууд байна штэ гэдгсэн чинь нөгөө Евенгийн нөгөө тал хаана байна гэхээр энэ байна гэдэг шиг нэг яриа болсон. газар руу орох гэсэн. Энэ айгүй олон яригдэж баригдаж зурга. Энэ манай айгүй хөөрхөн cute зураг байгаа. Гацсан мэдээллээ штэ. Бүр нэг тийм муухай ааштай царайг байгаа зү хөөрхөн гин цагаах. Тийм амар ч хийх юм бэлээ. Иргэдэд газар олголтыг бол сүүлийн 2 жил зогсоосон. 1.7-г. Тэгээд зогсоосон байх үеэр Ямбаатарын бүрийн эрхийн хугацаанд буюу 28 сарын дотор маш их хэмжээний газар олгоцсон байхгүй. Тэр нь яаж дүүцүүлж ойлгож болох вэ гэхээр Сумья базар амар сайхан хоёрын бүрийн эрхийн хугацаанд олгосон газраас давсан хэмжээний газрыг минь олгосон гэсэн. Дийлийнхэн сонгоо айрхан хаул гэж гарч ирлээ. За тэрнгөөр нь тодруулах авсан. Загнуулсан. Амар ууралсан. Айкугээ шалгуулсан. Танаас тэгнэсэн тий. Гэхдээ эн чинь ингээд нэг өдрийн дотор заяа 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тийм. Тэгээд ингээд эн чинь амар олон бичиг баримт дундаас нь зүгээр нэг өдрийн дотор асар олон газар өгсөн байгаа нь сонирхолтой харагдаадсан байхгүй. 60 ширхэг иргэн одоо 60 иргэн аж ахуй нэгжид газар олгосон байгаа байхгүй. Энэний 6 байршил нь сонгон найрхан дөрөв, үлдсэн 54 нь хаавал дөрөв дээр байгаа байхгүй. Тэгээ яагаад нэг өдрийн дотор ингээ машин цэмэт ингэсэн юм бэ? Гингүүд чи юу гэдэг байгаа маагаа ингээ хүүхэд загинж байгаа байхгүй манаас төлчийг айгүй хөөрхөн эвлэгэн асууж байгаа байхгүй. Тэгээ би байгаалагч тэгээ яг өөрөө тайлбарлахдаа чи хууль шилжилтийн хүрээнд те давхардуулж олгоцсон газрыг ингээ газрын харилцаа геодез зураг зүүн газраас ингээ те цэгцлээд би ийм асуудлыг ингэсэн ингээ тэгээ яах вэ? Бүр үнэхээр гайхаад байсан учраас байгаль орчны яамнаас асуусан. Тэгсэн чинь 2000-ад оны эхнээс дүүрийн засаг дарганаар тусгай хамгаалалттай газар 5 улс төрийн захирамжаар газар олгосон байсан. 23 оны 5 сард гэж байгаа байхгүй юу? Барилгын яам байгаль орчны яам засаг дарга хотын те бусад холбогдох газрууд нь энэ 95 оны 26 дугаар тогтоолын дагуу энийг мөрдлөг болгож ажиллаад хөлийн засгийн маргааны асуудлыг эцлэн шийцээ. Энээс хойш хаавал дүүрэгт олгогдсон газруудыг дүүрэг өөрсдөө цуцлаад тусан хамгаалалттай газарт ирүүлсэн гэж байгаа байхгүй юу? Тэр энэ Ямбагийн ярьсан асуудал нь яг юу гэсэн үг вэ? 24 онд тэр гэдэг 23 онд энэ асуудлаа зэгцэлсэн гэдэг. Саяны нэг албаны нууцтай холбоотой заяа. Байгаль орчны яам яг өмнө тийм замбраагүй явж ирсэн. Одоо бол
би яг хууль нь яаж өөрчлөх шиг сайн мэдэхгүй. Гэхдээ намайг нийслэлд ажиллаж явах үед бол богд ууланд байгаль орчны яам газар болгодог гэсэн байхгүй. Тэрнээс өмнө дүүргүүд бас замбрааг болгодог байсан юм билээ. Нэг отгууд штэ. За тэгээд одоо нэгэнтээ тийм суурьшлийн бүс үүсцэн заяа. Нэг навшийн байдал үүсцэн учраас тэрийг одоо нөгөө хамгаалтыг нь өөрчлөөд нийслэл рүү бүх асуудлуудаа авъя л гэсэн санаа. Нэг юм асуудал хэлээ. За жаа. Тэнд давхар үүсдэг асуудал юу гэдэг вэ гэхээр би нөгөө нийслэлд ажиллаж байсан учраас мэдээлэлтэй учраас яриад байгаа шүү. Тэнд бага отгууд байгаа шүү дээ. Гэтэл нийслэл хүн ам тэр суурьшлийн бүс хариуцж байгаа хэсэгтэйгээ ингээд тооцоолж одоо эх оныхоо хийх ажлууд одоо дац юу гэдэг бүх юмнуудаа хийн штэ. Гэтэл тэнд ингээд цоошин суурьшлийн маш том бүс үүссэн байхгүй. Тэгэхээр нийслэл тэрийг шилжүүлж авах нь зүйтэй. Одоо нөгөө отгийг чинь хууль ёсны болгож ийн гэсэн. Гүйгүй наа чин бол ингээд дахиад маргаантай сэдв заяа бас дахиад олон талаас нь харах. Гэхдээ надаа миний экзамтад одоо иргэн тэг 10.7 олохгүй байжиж аж ахуйн нэгжүүд даймар газар иргэн ч бас байгаа шүү. Одоо саяны одоо нэг өдрийн дотор гэсэн 60 дотор иргэн ч байгаа. Гэтэ ямар хамааралтай хүмүүс Нисхийн армгийн газрууд ч байхгүй да. Ойлгож байна уу? Өмнө нь байгаль орчны яамн дээр байсан олгогдсон байсан газруудыг нийслэл энийг хариуцаа гэж нийслэл би бас ингээд энэ сэдвэр нэлийн явсны хувьд хэлчихье заяа. Бид нар чинь нэг юм тусгай хамгаалалтаа газар нутаг ингээд нийт газар нутгийн тэдэн үгээд байж байгаа шүү дээ. Би одоо тоог нь бол санахгүй. Тэнгүүд олон улсын одоо гэрээ конвенц зэлдэв шалтгаан юмд нэгдсэний хувьд манай улсын хүлээх хариуцлага нь тусгай хамгаалалтаа газар нутгаа тэлж явах хэрэгтэй гэдэг юм дээр ингээд нэгдсэн байдаг гэд нэг албаны их сурвалжаас сонсч ирсэн. Ингээд байнга ингээд томруулаад одоо нийсэндээ гоё онгон зэрлэг байглаа илүү тэр чигээр навж үлдээ гэдэг санаа авах нь шүү дээ. Тэгээ ийм юмд нэгдсэн байгаад идэг. Гэтэл хүм нөгөө дарга зэргүүд нийтийн зөвшөөрөл өгсөн. Энийг ингээд гаргахаар нөгөө тусгай хамгаалалтаа газар нутгийнхаа хэмжээг нь хумих гээд байгаа байхгүй. Тэнгүүд олон улсын өмсөлгөөзөн тэр нөгөө нэг үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал түрээд ингээд нэг юм халууны зулцах шиг нөхцөл байдал хүрчээд байгаа гэдэг мэдээ бэлдэж. Одоо тэгээд яг уу за одоо иргэд тийг газар авч байгаа мөгөө судлаа. Тэгсэн чинь одоо Багнуур, Төв аймаг, Налайхад газрын эрх хүсэж болно. Өөрчлөлт гаргаж болно. Шийдвэрлэгдэхгүй байгаа. Байгаа аахгүй юу? Гэх мэт нэг юм экзарны асуудал байна. За тэгээд тань талтай яг хаан уул дээр ямар хардлага байгаа вэ гэхээр хаан уулын төв орчмын газрууд ер нь бол тэр бумаар хэмжигдэж байгаа. Гэхдээ харин тийм үнэтэй локейшн. Тэр газрыг яг төвийн газрыг шинээр олгосон юм уу? Яамнаас шилжүүлж авсан юм уу гэдэг нюанс аваад. Харин тэрийг ялчгүй зайнаад авахгүй. Харин тийм. Шинээр өгсөн юм уу эсвэл зүгээр ингээд би бол тайлбарыг сонссон. За. Тайлбарыг би танахаас нөгөө ярьсан загнуулсан лайвыг чинь сонссон байхгүй. Тэндээс тайлбарлахдаа хуулиар тэр газрыг нийслэл хариуцна гэдэг шилжилт хийгдээд тэгээд байгаль орчны яам дээр олгогдсон байсан газрыг тэр чинь нийслэл рүү шилжүүлэхээр нийслэл тэр газрыг нь өгөх хэрэгтэй болно шүү дээ. Тэгээ нэгэнтээ одоо баахан хотхон баригдсан газар дээр олгож байгаа л асуудал. Тэр яамны газрыг л хууль ёсны болгож гаргаж өгж байгаа асуудал хэлээд өгч юм. Харин яг ингэ хэлээд өгмөр байгаа байхгүй. Газар олохдоо зармын зарсан бол нийслэл хэдэн төгрөг газар борлуулсан орлогоос олсон. Тэр нь өмнө нь олгогдсон байсан дээр нөхөж одоо баримт бичгийг окей болгож гаргасан гэдээ хэлжүүд ойлгомоор байгаа байхгүй да. Тэгвэл газрын албан авахгүй. Оо яг чам шиг ингэж хэлээгүй. Нэг юм эрхшилцэн хүрээнд явагдсан гэснээс яг деталь. Тэгэхээр аялгүйгээ шалгах шаардлагатай болохоор. Хууль шилжилттэй холбоотой энэ төр гэж тайлбарж байгаа. Өний хэлсмээ аялгүйгээ шалгах хэрэгтэй байна. Тэгээд одоо газрын албанаас очиж асууя. Биш. За авчихаа. Тусгай хамгаалалтаа газар нутгийн захиргаанаас асуух хэрэгтэй. Тэгээд Мянбар тийм нэрэдэс надад жоохон Баццагч нэг ийм та одоо хаанаас асуух вэ? газар надад өгчих. Тэгээд тийм нэрэдэсэн юм. Гөө. Хэрхээр яах гэдэг юм бэ? Харин тий. Юу гэсэн үг вэ? Одоо богдын лам ярьж байгаа юм л да нөгөө угаасаа ингэ суурьчлан бүс болцсныгаа одоо надад эрхийн шилжүүлээд өгчихөө гэдэг байна. Яг тий чиний яриад байгаа тий. Чи өөрөө үгүй. Зайсан орчмоо яриад байгаа. Үгүй одоо яармаг хамгийн гол нь ийм асуудал байгаа байхгүй наачаа. За байгаль орчны яам тусгай хамгаалалттай газар нэгэнтээ барилга бариулчихжээ. Өчнөө олон барилга босчлоо. Энэ бол одоо нүдэн дээр босч байгаа авилгалын сүлжээ мөө. За яа мөн. Гэхдээ одоо нэгэнтээ суурьшлийн бүс үүсчлээ. Тэгээд тэнд байгаа суурьшлийн бүс дээр нийслэл тэрийг заавал бүх юм хариуцдаг байхгүй. Цэвэр бохор бол хоог новш, дид бүтэц, цагалгаан, тог, даац бүх юм нийслэл хариуцдаг учраас
Өөрөө хариуцъя наадхаа нааш наваад ирээ. Ямар лайтан бэ гэсэн санаа шүү дээ. Ер нь. За тэгээ миний дарга бити ууралжий. Өөрөө ярихгүй бол газрын албаны Ер нь олон асуугаад байвал би шуурлах юм. газрын албаны дарга яриулжий, хэвлэлийн ажлаа хийлэг тийм ингээд та тэгвэл бага уурлаа миний дарга гэж хэлье. Хайрын тархит толгой эдис стресстэй. Зүгээр ингээд заримдаа такси асуух гэхээр чи хэмсэх га 5 удаа хаалга савхаар ч угаасаа ядрна штэ. Шингрилаа доостой л өмнө нээз чинь. За Шингрилаа тиймээс хайх. Тэгээд Нямбаа даргын улс төрийн одоо бас нэг энэ 7 хоногч яригдаад байгаа юм чинь нэг бат амгалан л айгүй их нөгөө чулуу шидэд байгаа тий. Чи тэгвэл хурдуулаад нийслэлийн Монгол ардын намын хороо авахгүй юм чаддсан болчих. Төмөс юм шүү. Тэгэхээр улс төрний хилцэн юм шиг байгаа тий. Хоёр нэр яригдж дээ. Тэгээд Нямбаа бол одоо хаан байгаа нь үнэн. Тэгээд хин нэгийг сөргөлдөж гарах юм уу яах юм намын шийдэж байгаа юм уу хин аль талтаа хин нэгээд дэмжих бүү мэд. Ойлгомжгүй л байна. Гэтэ энэ хүний нөгөө завир авир үйлдэл харин нөгөө юм юу байгаа байхгүй юу? Загнаад ингээд нөгөө хүн ер нь асууж олно шүү дээ тий. Асуугаад хариулах чинь одоо нийтийн албан тушаалтын хээс үүрэг байхгүй юу? Эсвэл хараа би мэдэхгүй байна. Наадга газрын албанаас тодруулаад би чамд бичээр мэдээлж өгье окей гэх юм бол окей байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээ үгүй мэдээлэл үгүй гэж хад хизээ бид нар нэг дайраад идэв гэсэн. Чи юундаа жумалцаад. Саргаа бүрж өмсөж. За тэгээд энэ нэг скандал болсон. Яашиг засаж өгөх хэрэгтэй. Хавар одоо бүр ууртай болох та яана одоо. Даралтны юм юм. Тэр нэг юм байт юм байна. Улс төрчдийн хувьд маш их мэдээлэлтэй. Өөрсдөө ингээд мэдээд идэг. Тэгээд тэднийг ингээд маш их мэдээлэл. Бусад хүнийг мэдэхгүй болохоор хүмүүс идэм шүү. Одоо сэтгүүлчид ялангуяа нөгөө мэдэхгүйгээр мэдэх гэж асууж байгаа шүү. Тэгээ нөгөө тэгтээ бас энэ дээр одоо би одоо ингээд дайсны зэрэг болох гэдэг л та. Тэгтээ ер нь манай сэтгүүлчид яг ингээд судалж байгаа сэдвээ үнэхээр сонирхмоор байна. Сонирхдаг штэ яасан. Гөө. Би ганц одоо танаахыг гэж юм уу ингэж зогж илээгүй штэ. Ер нь нийтээрээ нэг юм сэдв хүндэж сэдвээ сонирхож байгаа бол тэрнийхээ талаар сонирхоод хүн амьтантай уцаар яриад мэрэгжлийн хүмүүстэй үгүй асууж байгаа асуултууд нэрэнгээс айгүй бухимдмаар идэв шүү. Та нарыг айкуугаа шалгуул гинээс. Тэгтээ нэрэнгээс айгүй бухимдмаар идэв шүү. Энэ хэсгийг сэтгүүлчдийн чадан дээр тавь. За дараагийн сэдвт ордоо энэ хинт хэлээд байгааг найруулагч хэлээ. Намайг нийслэлд ажиллаж байхад надаас хэл хаачлаа та юу бодож ийн гэж ирж асууж сэтгүүлч байдаг шүү. Тийм үү. За арай тэггүй л үү. Одоо ингээд олон жил ажилласан туршлагатай хүмүүс энэ ордонд явж байгаа хүмүүс бол ингээд харьцангуй туршлагатай хүмүүс байгаа. Би одоо ямар мэдгүй шүү дээ би өөрөө арахгүй байгаа учраас. Гэхдээ харьцангуй туршлагатай хүмүүс байдаг. Гэхдээ туршлагагүй хүмүүс мэдгүй байгаа хүмүүс тэгээ асуудлаа ерөөсө судлахгүй байгаа хүмүүс үнэхээр бухимдал төрүүлмээр асуултууд асуудгийн шүү. Би энэ нөгөө та хоёр зөвхөн өөрсдөө төсөөлөөд битгий ингээд хүлээж аваарай. Нэрнгээсээ шүү. Манай салбарынхаа анхаарья. За энэ 7 хоногийн ихээр 1-р эмнэлгийн нэр бүхийн албан тушаалтнууд энэ томилгоо халаас илгээж чинь хэрэг сэтэрлээ ингээд ТV үйл ажиллагаанд хүндрэл өчрүүлж байгаа мэдээлэл хэлээ. За тэгээ үеижсэн ч төс бодлого тэр хүмүүс ажилласаа халагдсан байдیں۔ За тэгээд энэ хүн одоо халсан гэж тухайн хүмүүс бол сошиал дээр бичсэн. Энэ хүний авир үйлдэл одоо юунууд юм болж байгаа маа. Томилгоо халаас илгээ. Энэ хүн гэхдээ айгүй удаж тий. Бүх төр мундаг хүн байдаг бах та. Одоо тийм л та тий. За ер нь бол 2008 онд гишүүн болж исэн. Тэгээд хожимо тэрээр тэрний өмнө Чингэлтэн засаг дарга болсон санагдаж байна. Тэгээ хожимо тэрээр бол 1-р эмнэлгийн дарга байсан. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга болсон. Саран гэр сайдын үед ажлаас чөлөөлөх үйлдэл нь шүүхтэлцээд тэгээд эргээд ажилд орсон юм лээ. Тэгээ одоо нөгөө салбарын хэмжээнд яригдаад байгаа нь бүрийн эрхийн хугацаа дууссан байхад ажиллаад байна гэдэг нэг асуудал. Тэгээ сая нөгөө 1-р эмнэлгийн чинь 20 хоногийн дотор 3 дарга гэдэг чинь бас арай бизтэй ер нь бол тэгээд энэтэй холбоотой асуудлууд үүсээд эхэлж байгаа юм. Тэгээ үг хэлэнгүүт нь халтдаг бол бас болохгүй л дээ. Ер нь бол одоо тэр хүмүүс яана гэж шүүхтэн заяа. Шүүхтэнгүүд үндэсний халсын хэсэх асуудал яригадаад буцаагаад ажилдаа томилгээд тэгээд ажилгүй байсан хугацааныхын цалин нөхөө олох гэдэг асуудал юм. Энэ хүү юм дотор төлөвчдийн мөнгөөр одоо тэр албаны тухай хуулиар бол буруу шийдвэр гаргасан хүн нөхөстэй гэдэг юм. Гэхдээ яг хэрэгжилтэн дээр яг яа гэм бэ гэдэггүй. Тэгээд эмнэлгийн байгууллагыг бас зөрчүүлмээргүй л байгаа тийм. Одоо энэ хүн дээр ч гэсэн ингээд барьжээ. За би бол барьж. Ер нь бол одоо нэг юм яамыг бэлэг байдлаар өгдөг байдал бол байгаль орчны яамыг, боловсролын яамыг. Хамгийн чухал яам. Эрүүл мэнд нэг нь боловсрал байхгүй юу?
Нэг нь дараачийн Монгол хүнийг бэлтжийн залгамж шалгаа. Нэг нь одоо байгаа хүмүүсээ үхэл зовлонгойг нь одоо гэтлэх ийм том яамдуудыг дандаа ингээд бэлэг болгож өгдөг. Тэгвэл нэг юм байт юм лээ шүү дээ. Ногоо намда байгаль орчны ямыг хариуцуулдаг гэдэг юм. Гэхдээ манад үзэл бодлын юу вэ гэдэг асуулт байна. Жохоо хэцүү. Энэ уг нь анх ногоо нам иргэний зориг хоёлаа л улс төрийн нэлийн гайгүй лидерүүд үүсгэн байгуулж исэн нам. Тэгээд одоо бол нэлийн сул гэдгээрээ л олон нийтийн дунд харагдаад баг шүү дээ тий. Тэгээд мань хүнийг дараагийн авч хаях хэсэг асуудал эзэн дээр яригдаад байгаа юм уу тий? Ер нь бол тамхины зэг дээр тийм мэдээл байсан. Тэгээд гол асуудал нь надад бол нөгөө шүүмжлэл одоо энэ нам доторх асуудал бол тухайн намын одоо тэг гişүүд имлэгчдийн асуудал баг. Зүр миний харж байгаагаар КОП бол маш том олон улсад Монголыг одоо яаж ямар шуухан улс юм бэ гэдгийг харуулж байгаа шүү дээ. Гэтэл нилээд нэг юм ойлгомжгүй назгаа тэгээд том төсөв тавигдсан байгаа гэдэг. Худалдаа авалтууд нь ойлгомжгүй тендер мендер зарлахгүй шууд явж байгаа юм шиг. Тэгээд тэр томилтын зардал 1.9 тэрбум гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Нэг удаагийн томилтонд Бразил руу явхад 600 гаруй сая групп гэдэг чи одоо баг тэрбум руу өгнө үстэй тий. Эндээс шууд өсөрчлээ. Тэглээ ингээд энэ дээр коптер нэг би сая гой санаа Итали явж байхдаа ослоо. Итали сураа. За. Грази. Тэнд яаж юм нэхэр одоо нөгөө Итали олимпич ингээд том арга дэлхийн том арга хэмжээ. Тэгээд 4 өөр хотод зохион байгуулж байгаа байхгүй. Хэдэн мянган зөвлөгөө. Сая явах уу. Тэгээ ямар ч байсан тэнд нэг ажиглагдсан зүйл юу гэхээр ингээд айлууд өөрсдийнхөө байшинг төрүүлсэн. Давс ус гэж хэлээ. Тийм. Тэгэхээр COP 17 дээр ч гэсэн одоо COP 17-гийн үндсэн байршлын хаал дөрөхтэй баг тийм. Тэр юунд үндсэн цэцэрлэг төрүүлсэн. Үгүй шин цэцэрлэг төрүүлэнгээ явж байгаа. Төр байгууламж явж байгаа. Тэгэхээр тэнд жишээлбэл тойроод нөгөө 26 дугаар ороо мөр айлууд майлууд байгаа. Энэ яг зуны дэлгэр цагт яг тэр үеэр ажиллаад хараалал одоо энэ олон улсын нөгөө Airbnb интернет нөгөө аппликейшн байгаа шүү дээ. Ингээд түрээсэлдэг. Бүглүүлдэг тийм. Тэн дээр ингээд бүглээ явчихад бол бас хөөрхөн орлого ороод ирэх юм байлаа. Би жишээлбэл угаасаа нөгөө буудлын тоомоо хүрхгүй байхгүй. Тий. Тэгээ 3 хоногт л жишээлбэл Италид чинь 600 бараг $700. Зөрдөр байна тийм. Юу Давос бас тэгээд байсан нөгөө Давос гэж жижигхэн юм баг тусгай юм билээ шүү дээ тий. Швейцар Итали Швейцарчууд бүгдээр гараа биш хүүхэд таардгүй. Тэгээд бид нар ингээд гайхаад энэ ч тоо гэсэн чинь тэд нар ингээд угаасаа тэр нөгөө нэг одоо жижиг газар бол мужинд бүр сүүлдээ 50%-ийнхаа орлогыг аялжуулч тэр үсэж 7 хоногт олдог гэж аахгүй тэгээд айлууд бид нар бас айлын байдал буурсан байхгүй. Тэгээд айлууд ингээд гараа явждаг тий. Тэгээд тэр чинь амир болгоос нэг сүртэй буудлаарай. Бас нэрээ хэрэгжүүлж тэр чинь биш үү нэрээ. Үр ашиггүй зардлуулчих жоох байхгүй. Тэгэхээр хаа сайгүй болоод байна манайх. Гэтэ энэ нөгөө жил болгон хийхгүй учраас гэснээр тэгээд энэ айгуу чухал санаа шүү дээ. Яг нэг гол асуудал байгаа байхгүй. Жуулчид дараа нь яаж шийдэх тэрийг. Тэнгүүд баахан байр түрээслүүлэх яриад байраа түрээслүүлэх. харин тийм. Бид хоёр байр түрээслүүлэх яриад. Манайх харин барих бол үнэхээр бас сонирм дараа нь ингээд буудлын зорилттой барилга. Гүг төр байгууламжтай нэ. Төр байгуулам. Зураач аваад дараа нь юунд ашиглах вэ гэсэн чинь аль нэг орон нутагт ашиглана л гэдэг юм хэлж байгаа. Гэтэ хэцүүтэй. Манай нөгөө имлэг айцсан. Үгүй явуулын имлэгээ бараг тэгэлж ашиглах юм шиг. Ингээд адраа ухмаар байхгүй дарганараа. IC нөгөө нэг амар гоё хөөрхөн нийтлэл гаргасан байсан шүү дээ. Бас нөгөө нэг ковид үеэр авсан юм машинууд байхгүй явуулын нөгөө шууд хэрийн имлэг ингээд очиод үйлчлэгээ үзүүлдэг 4 амар гоё шив машин ингээд чухмал туу цайжлаад өгсөн. Одоо халдвартын хашинд хөвгдрээд гэж байна. Тийм ковид үед тэр үеэр ажиллаагүй гэхээр амар хайр байгаа юм. Тэгэхээр ингээд улсын мөнгийг бүр ингээд юу юм бэ тийм аа. Энэ залуу шалаагүй суултал мөнгөтэй. Суултал мөнгө байхгүй. Тэгэд энэ чинь олон улсын чухал арга хэмжээ гэж хэлээл амтгалаад. Тиймэрхүү юм яваад байна. Тэгэд энэ хүн тэр мөнгөө үрж амжихгүйгээр баг намын даргаасаа буух гэсэн асуудал бас 600 саяар Бразил явчлаа шүү дээ. Бас чижтэй. Тэгээ одоо энэний араас юу болно гэж сонсоол болно тийм. Одоо хяналтаа тавиад одоо зөв хийх хэрэгтэй байхгүй да бид нар зөндөө сонсголоо шүү дээ. Ядарч ийн хөө энэ одоо ядаргаад. За амар ус төрчлээ. Хамгийн сүүлд Монгол улсын засгийн газар ядуурлыг бууруулна гэж 7 өдрийн сүүлээр мэдээллээ. Одоо улсын хэмжээнд 3 тутмын нэг нь ядуу байгаа. 27% нь ядуу гэдэг юм хэлэлд ордог. Хэнийг ядуу гэдэг юм гэхээр сарын одоо хэрэглэн 400 эдэн мянгаас нэг баг хэрэглээтэй бол чи бол ядуу гэж. Юу гэж байгаа юм бэ? Чи барыг сая 500-аас доош бол барыг ядууд орох хэрэгтэй. Үгүй яг нөгөө бүр
Амь заалгах хоол онд те наазахын хэрэглийг хангаж чадахгүй За би энэ сэдвийг судлааг болохоор мэдгүй байна. Ямар ч статистикээр дундаж орлого 2.1 сая байгаа. Өрхийн одоо дундаж орлого тий 2.1 сая. Тэгээд ядууралтай яаж тэмцээд хэдэн хувиар бууруулахын гэдэг нэгж тоо гарах нь гэсэн би тийм тоо олж харсангүй. Гэхдээ одоо үргэлжлээд гарах байлгүй. Юутаач зарлчих. 5,000 айлыг бол ингээд нөгөө ядуурлаас ингээд гаргах хөтөлбөр хийж Тэгвэл сайн л үстэй. ээлжинд яаж жишээл авах Гэхдээ нэг юм багш тий. Тамхи таны эрүүл мэндэд тустай. Авилгатай сэмчиж судалгаасыг тогтоо. Ядуурлыг бууруулна гэдэг ингээд нэг тийм. Тохиолын чанартай. Авилгалыг бууруулах үндэсний хөтөлбөр ирж байна. Ямар хөөрхөн зогсч мөссөн зургасч юм. Тэгэхээр нөгөө нэг ядуурлыг юу нь яг яаж бууруулдаг вэ гэхээр ажлын байрыг дэмжих хэрэгтэй. Тийм шүү дээ. Компаниудаа дэмжих хэрэгтэй. Ажил олгогчдод Компани яаж дэмжих дэмжих вэ гэхээр нөгөө татвар нь буурах хэрэгтэй. Хүндрэл одоо чөлөөлөе гэдэг аян хийн гэдэг хурлын дарга хэлсэн. Татвар буу. Зай болохгүй байх хэрэгтэй. Тий. Татвар буу гэдэг үзэл бол бор баха. Тэгвэл зөрүүлээд орлого нэмэгдэх хэрэгтэй. Тий, орлого нэмэгдэх хэрэгтэй. Татвар өндөр байж болно. Гэтэ тэр татварыг бүрдүүлэх орчин нөхцөл нь таатай байх хэрэгтэй. Байх хэрэгтэй. Юм хийхээр лээ болдгоо байх хэрэгтэй гэхэд. Тэгэж ядууралтай аягүй торгоо тааж цагдаад идэггүй байх хэрэгтэй тийм. Манай урд турш чинь 5 жилийн төлөвлөгөөндөө хэдэн саяар нь ядуурлаас гаргачихдаг тийм. Тийшээ нэг ганц сая хүүгээ ядуурлаас гаргачих гэсэн тийм тоон дотор нөхөд. Өндөр сүйтэйс болчих. За хөөс мөсөө гаргах. Гинт хөөс гоё шүү. Би сүйтэйс яг жигнэсээ гордсон биш тийм. Би сүйтэйс надад бас өгч байгаа юм уу? Хүүхд гордог юм чи.